Манай улс сүүлийн 20 жилийн хугацаанд эрчимтэй хотжиж, зарим дүүрэг, аймгийн төвүүдийн дац хэтэрч, нийгмийн эдийн засагт сөрөг үр дагаврыг бий болгожээ. Тодорхойлбол нийслэл хотод нийт аж ахуйн нэгж байгууллагуудын 70% нь үйл ажиллагаагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Харин нийт оршин суугчдын тоо 1.4 саяд хүрсэн юм. Иймд хот байгуулалтын тогтолцоог наривчлан тодруулж, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд анхаарах ёстой гэдгийг мэрэгжилтнүүд онцолжээ. Өнөөдөр хот байгуулалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тухайлбал манай улсад анх 1998 онд хот байгуулалтын тухай хууль батлагдаж, одоогийн суурь тогтолцоо бүрдэж байсан. Үүний дараа 2008 онд уг хуулийг шинчилж, баталснаас хойш 9 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон юм а. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа төдийгүй нийт 56 давхардал хийдэл зөрчил байгаа нь тогтогдсон. Улмаар бүс нутгийн хөгжлийн ялгаа төвсөрөнгийн хит нэгтэршил эрс нэмэгдэж, нийгэм эдийн засагт томоохон алдагдлыг бий болгоод байгаа. Тодорхойлбол манай улсын хотчлтын төвшин 68 орчим хувьд хүрч, бүсийн болон аймгийн төвүүдэд нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж байна. Ингэхдээ нийслэл хотод нийт аж ахуй нэгж байгууллагуудын 70% нь үйл ажиллагаагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа бол оршин суугчдын тоо 1.4 саяд хүрээд байгаа юм а. Иймд шинжилсэн найруулгын хуулийн төсөлд хот байгуулалтыг бүсчлэлийн хэлбэрээр зохицуулах, холбогдох хүмүүсийн эрх үүрэг хариуцлагыг наривчлан тодорхойлох, бүтээн байгуулалтын төлөвлөлт гүйцэтгэлийн шаардлагыг хангах, төр болон хувийн хвшлийн уялдаа холбоог нэмэгдүүлэх зэргийг тусгана гэдгийг холбогдох хүмүүс хэллээ. Хот байгуулалтынхаа ер нь бодлогын бичиг баримтыг ямар ч юм байдлаар боловсруулах юм. Хэдэн бичиг баримттай байх ёстой. За хөгжлийн бодлогын төлөвлөлтийн бичиг баримт нь одоо энэ хот байгуулалтынхаа ерөнхийлөгөөтэйг эрхэн яаж уялдах ёстой гэдэг зохицуултыг бид нар хийж өглөө. Дээрээс нь аймаг нийслэл сум дүүргийн ерөнхий төлөвлөлтийг хэн ямар гэж аж ахуй нэгж юм уу одоо ямар байгууллага хийгээд хэн гэдэг хүн батлаад тийм ээ. За хэн гэдэг хүн хэрэгжүүлэх юм бэ? За хэрэгжүүлж байгаа явцдаа бол одоо газар ололтоос авахуулаад барилга байгууламжийн зөвшөөрөл хүртэл бол бас алдаа зөрчилдөд гараад байгаа. За энийг одоо хариуцлагын тогтолцоо бол маш муу. Тэгэхээр бол одоо энэ дээр бид нар бол хариуцлага зөвлөж гэж байгаа. Таргуулын механизм байна. Тэгээд хуулийн дагуу одоо бас хариуцлага өөрүүлэх ийм механизм орж ирсэн учраас бол одоо хийгдсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бол улс орон хөгжих нөхцөл боломжтой бүрднэ гэж харж байна. Хот төдөөгийн одоо ялгааг зохицуулах одоо гол баримтч нь бол манай хот байгуулалтын тулгуур баримтч болох хүн амын нутаг суурьшлийн хөгжлийн төсөл гэж байдаг юм тийм. Энэ төслийн талаар бас бид нар бол хот байгуулалтын хуулийн шинжилсэн найруулгуудаас наривчлан зохицуулсан одоо тавигдах шаардлага, хэрхэн зохицуулах, хэрхэн хэрэгжүүлэх тийм ээ. Ямар субъект, ямар үйл шаттай хэрэгжүүлэх вэ? Мөн одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн удирдлагын тухай хуульд тусгагдсан одоо хөгжлийн бодлогын баримтчтай хэрхэн уялдуулах уу? Тэр талаар бас одоо зохицуултыг бол бас туссан байгаа. Түүнчлэн хотын стандартын хүрээнд барилга байгууламжинд тодорхой шаардлага тавигдах нөхцөл бүрдэх юм байна. Жишээлбэл нийслэл хотын төв түүхэн дурсгалт газар, суурьшлийн бүсүүдэд баригдах барилгын давхарт зарим төрлийн шаардлагууд тавигдана гэдгийг мэрэгчлэтнүүд хэлж байсан юм а. Үүнээс гадна манай улсын хувьд барилга байгууламжууд олон тоогоор нэмэгдэж байгаа ч инженерийн дэд бүтцийн асуудал удаан хугацаанд тулгамдаж ирсэн. Иймд энэ чиглэлд анхаарч холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм байна. Ер нь яг энэ суурьаар навч үзэх хэрэгтэй болчихж байгаа. Одоо бол газрын харилцаа геолог зураг зүйн газар гэдэг засгийн газар харьяа. Гэтэл одоо нөгөө хот төлөвлөлтөй холбоотой асуудал нь бол барилга хот байгуулалт орон сууцлалтын яамн дээр. Ингээд энэ өөрөө ямар ч хот ер нь газар дээр хот төлөвлөлтөө хийдэг. Тэгэхээр энэ ямар ч үед ер нь бол цог байх хэрэгтэй. Энэ одоо харилцааг салгаад үндсэндээ 2-3 жил болчихж байгаа юм байна. Энийг бол хамгийн гол зүйл бол энэ хоёрыг нэгтгээд бид нар газар дээр хот байгуулалтаа хийдэг нэгдсэн төлөвлөлттэй. Энэ өөрөө ямар давуу талтай вэ гэхээр инженерийн дэд бүтц газар хот байгуулалт бүгд цогцоороо нэг төлөвлөгдөх ийм ашиг багталтай. Энэхүү хуулийн төсөл нь 10 бүлэг 60 зүйлтэй бөгөөд зураг төслийн хот байгуулалтаас дүрм цөөрөлсөн хот байгуулалт руу шилжих суурь бүрдэнэ гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Хуулийн төслийг энэ сарда багтаан улсын хурлд өргөн барихаар төлөвлөж байгаа юм а.